Нэгнэр нууцлаг байгууламжинд 6 сар амьдарсныхаа гариуд итгэмжлэгдсэн зэрэг авахар гэрээ байгуулж тохиролцсон. Түүнийг горон гэх ба тухайн байгууламжинд өөрийн хүссэн нэг л хэд зүйл авч орох эрх түүнд олгов. Тэрээр нэг их зүйл бодлогоогоор өөрийн уншихыг хүссэн номоо авч орохоор болдог. Горн өглөөс ирэхэд түүнийг үл таних хөгшний эрш ертөнц суух бөгөөд мөн яаж ирснээ үл санана. Хаалга цонх гэх юу ч үгүй, зөвхөн тааз болон шаландад өрүүлж нөхдөд өрөөнд байх ба өвгөн түүнд хандан 48 дугаар төвшин хэмээн хэлдэг. Горн өвгнөөс газар доорх нөхөн байгууламж мөн эсхийг асуухад мөн хэмээн хариулах бөгөөд гэхдээ гол асуух асуулт чинь юу идэх вэ гэж асуух байсан юм хэмээн. Тэгээд Горн юу идэх талаар асуухад 47 дугаар төвшингөөс үлдсэн зүйлсийг гэж хариулах ба сар дөнгөж эхэлж байна хэмээн хэлв. Тухайн өрөөнүүд нь дундаа дөрвөлжин нөхөр холбогддог ба уг нөхөр өдөрт нэг удаа давцан дүүрэн хоол бууж ирдэг. Өрөө бүрт 2 хүн байна. Хэдэн давхар байгааг хинчүүл мэдхээс гадна тухайн төвшөндөө яг 1 сар болоод дахин өөр төвшин рүү шилжүүлдэг аж. Хэсэг хугацааны дараа дэд нөхөр давцан бууж ирэх ба түүн дээр дүүрэн хоолны шавхруунууд байв. Өгшнөр түүнээс ам олохгүй идэж эхлэх боловч харин Горн дутуу идэд дайсан хоолыг хараад сэжиглэн байх бөгөөд хинийч гар хүрээгүй ганцхан алмыг авч халааслав. Тунуудалгүй өрөөний температур огцом нэмэгдэж тэсхийн аргагүй байдалд хүрэх бөгөөд учир нь тавцан тухайн төвшөнд байгаа үед л хоол тэднийх бөгөөд харин тавцан хөдлөхөд бүх хоол цуг явах ёстой аж. Хэрвээ хоол үлдсэн тохиолдолд өрөө огцом халсаар шатаж аль эсвэл бүр маш хүйтэн болдог байна. Ингээд шөнө болж гэрэл унтарсны дараа нэгэн чимээ дуулдах бөгөөд Горн өнгийн хар хагшинд хоолтой бууж ирсэн тавцан маш хурдтайгаар дэвшээ ниснэ. Удалгүй маргааш нь болж Горн мөн л хоолноос идэлгүй өнгөрөв. Өгшнэрээс хитэн давхар байдаг болон хоол гэр хүрэлцээтэйг асуухад тэрээр өмнөх сар 132 дугаар төвшөнд байсан ба тэнд хоол очиж хүрэлцдэггүй гэж хэлэх бөгөөд аз болж дээрээс унсан хүнд эдний тавцан дээр тогтож улмаар түүний цогцсыг идэн амьд гарсан хэмээн хэлв. Үүнийг сонссон Горн ихэд чөчөрдөх бөгөөд хоолыг тэгш хуваарлах ёстой хэмээгээд дээд олон доод давхрынхантайгаа ярилцаж хөмбөр хоолноос баг зэргийг идцгээе гэх боловч хинч түүнийг тоосонгүй. Дараа өдөр нь давцантай хоолтой цуг нэг нэмэгтэй бууж ирэх ба Горн түүнийг яагаад доошоо явж байгааг асуухад тэрээр юуч дуурдаггүй. Гэтэл өвг нь Горнд хандан тухайн нэмэгтэйг Михаров гэх бөгөөд юухэнд хүүхдтэйгээ зүг ирсэн боловч нэг өрөөнд орч чадаагүй нь улмаас сар бүр хүүхдтэй ирэн хайж доошоо явдаг хэмээн хэлдэг. Тэрээр хүүхдтэй болох замд нь саад болсон хэнийг ч хэрэгэлзэлгүйгээр хороодог бөгөөд мөн сар бүрийн өрөөний хамтрагч тааж алдаг байна. Ингэснээр дараа сардаа хүүхдтэйгээ нэг өрөөнд орох магадлалыг нэмэгдүүлнэ хэмээн үздэг аж. Газар доорх нөх хэмээн нэрлэгдсэн шоронгийн амьдралд Горн маань багаар дасаж эхлэх бөгөөд өдөр хоног ээлжилсээр аль хэдийн сарын хугацаа өнгөрч. Тэднийг мансууруулахын ашиглан ухаан алдуулсны дараагаар төвшин көсөлдөг бөгөөд хинч тэндээс оргон зайлах боломжгүй байдаг. Ингээд өглөө болсноор Горн ухаан ороход орон дээрээ хүлээстэй хэвдэж байв. Юу болоод байгааг үл ойлгоно орилж хашигчин твтгэд хөгшнөр түүнд тандна давширч түүний үгийг сонсхийг хүсэж байна хэмээн. Өвг нь 171 дугаар төвшин бол сайнгүй төвшин хэмээх бөгөөд хэдийгээр чи бид хоёр найзууд ч гэлээ үлсхийн хэрээр чи намайг хоол гэж харах цаг хугацааны асуудал гэв. Давцан бууж ирэх үед өвгний хэлсэнчлэн түүн дээр нэг ч хоол байхгүй байв. Ийм байдалтай тэд 8 онцны дараагаар өвг нь өсөглөнгөө барьж дийлэлгүй арга буюу түүнийг идэхээр шийдэв. Хөгшиннөр байгууламжинд анх орохдоо самурай палас гэх утга авч орсон бөгөөд утгаараа түүний биенээс багаар хэрчин идэнэ гэж хэлэх ба амь насанд нь хүрэхээр зүйл хийхгүйгээс гадна зүссэн биеийн хэсгийн шарахыг боож идэгэн хэмээн хэлээд утгаа гаргаж ирэн зүсэж эхлэв. Яг энэ үед дээрээс давцан бууж ирэх бөгөөд түүн дээр өнөөх Михаровгүй хэмэгтэй ирэв. Нөхцөл байдлыг харсан бүсгүй өвгнийг цохиж унган Горнгийн хүлээсийг тайлах бөгөөд Горн өвгнөөс утгын булаан авч түүнийг хөнөв. Горны бие өлсөж ядран туйлдсан байсан тул шархаад алгүй ухаанаа алдав. Михаров түүний биеийн шархадсан хэсгийг боож өгөөд түүнд ус өгнө. Өлссөний улмаас биеийн дээр төггүй учир хөгшнэрийн биеийн хэсгээс баг зэргийг огтлон
Гооронд өг. Улмаар маргааш болоход Михарав хүүхдээ хайхаар доош нь яв. Гоорн ганцаар үлдсэн бөгөөд сар дуустал амьд байхын тулд өвгний цогцсыг эцсээр арайхийн амьд гарна. Шинэ сар эхлэхэд тэрээр 33 дугаар төвшөнд сэрэх бөгөөд нэгэн эмэгтэй түүний хамтрагчаар ирсэн байдаг. Тухайн эмэгтэй авч орох зүйлдээ нохоо сонгосон байв. Гоорн түүнд нохоо авч орох нь тийм сайхан санаа биш гэдгийг хэлэхэд ном авч орсон хүний амнаас гарах аргагүй хэмээн хэлдэг. Гоорн яаж энэ талаар мэдсэнг асуухад тэр түүнийг анх нөхөнд орохоор ирэхэд нь уулзаж гэрээ байгуулсан эмэгтэй байх ба Гоорн түүнд хандан энэ газарт хүн нөхдөг мөн хоол тэмч хангалттай хүрэлцээтэй биш гэдгийг мэдсээр байж яах гэж ирснийг асуув. Эмэгтэй түүнд хариулахдаа өөрийн хүслээр орж ирсэн ба уг газарт 200 давхар байдаг мөн хөмбөр өөрт оногдсноо итгэхэд бүх давхарт хоол хангалттай хүрэлцэх байсныг хэлв. Түүнээс гадна энэ байгууламжийг бүтээсэн шалтгаан нь хүмүүсийг эвлэлд нэгдүүлэхэд оршин гэж хэлдэг. Хооллох цаг болж тавцан бууж ирэв. Энэ үед эмэгтэй нохоогоо хооллоход Гоорн түүнд хандан нохооны идсэн хоолноос болж хэн нэг нь өсөж хүж мэднэ тэр нь магадгүй жоохон хөөгд байж болох юм хэмээн хэлв. Эмэгтэй өөрт оногдсон хоолоо нохоотойгоо өдрөөр ээлжлэн иднэ гэсэн төлөвлөгөөтэй аж. Мөн тэрээр нөхөндөх хүмүүсийг эв наримталтай байлгах зорилготой бөгөөд хоолыг ч бас тэгш хуваах хэрэгтэй гэж үзээд 2 тавгал хоол бэлдээд доод давхрын хүмүүсийг бэлдэж өгсөн хоолыг мэдээд дараачийн давхрын хүмүүст үнэтэл бэлдэж өгөхийг хүсэх бөгөөд гэвч тэд түүний үгийг тоосонгүй. Энэ байдал цааш нь үргэлж ирсээр эмэгтэй шудраг ёсыг тогтоохын тулд өдөр бүр доод давхрын хүмүүсээ ятгахыг хичээж байв. Энэ мэдчлэн 10-аад өдөр өнгөрөх бөгөөд нэгэн өдөр Гоорн доод давхрынхаа 2 хүнд хандаж эмэгтэй хэлснийг хийхгүй бол өдөр бүр идэх хоолнд чинь өөрийн ялгацаа хийж явуулах болно гэж сүрдүүлснээр тэднийг зөвшөөрүүлж чаддаг. Үүний нөлөөгөөр тэд 170 гаруй төвшөнд хоолыг хүргэж чадсан байдаг. Дараачийн өдөр болж тавцан бууж ирэв. Гэтэл түүн дээр Михарав ухаангүй байх бөгөөд тэд түүнийг өргөн орон дээр аваачиж шархыг боож имчилэн хэвтүүлв. Ингээд шөнө дунд болж 2 эмэгтэй маргалдах дуунаар Гоорн сэрэх бөгөөд маргааныг болиулаад юу болсныг асуутал Михарав нохойг нь алсан байдаг. Өдөр хоног үргэлжилсээр 3 дахь сар дуусхан дээр Гоорн энэ удаа 202 тодод сэрэх бөгөөд өрөөний хамтрагч эмэгтэй аннаас өөрийгөө баймилсан байхан тэр 200 давхар хэмээн хэлж байсныг нь санаад их сэтгэлээр унав. Доош нь харахад доо томшгүй олон өрөө харагдав. Энэ сар мөн л хүний махаар хооллох нь тодорхой болжээ. Эхний хэд хоног ихэд тисэх боловч өлсгөл нь түүнийг ялан дийлэн амтрагч эмэгтэйнхээ махаар хооллож эхэлдэг. Ийхүү Гоорн амтрагч эмэгтэйнхээ цогцыг эцсээр тухайн сарын хугацааг амьд давж гарч чадна. Түүний дараачийн очих давхар бол 6 дугаар төвшин байв. Нэгэн нэрийн орилох дуунаар сэрэхэд өрөөний шинэ хамтрагч болох Бахарат гэх хар арьс дэрэгтэй байв. Тэрээр 5 давхрын хүмүүсээс дээш нь олсоор гаргахыг гуйж байх бөгөөд ингэснээр тэр нэг давхарт очиж нүхнээс гарна гэж хэлдэг. 5 давхарт нэг нь эхнэр нөхөр 2 байх ба тэд түүнийг дээш нь гаргана гэж гудал хэлээд авирж байх үед нь нөөрлөн бааж орхино. Ингэснээр тэр доошоо олсоо унгах бөгөөд өөрөө ч мөн унахын даваан дээр Гоорн түүнийг татаж авдаг. Тэрээр олсоо алдсандаа мөн ахиж ийм боломж олдохгүй хэмээн хэлээд ихэд гуниглав. Хоол бууж ирэх ба 6 дугаар төвшөнд ирэх хоол маш их бөгөөд мөн үнэхээр эмгцэгцтэй идсэн харагдана. Ингээд шөнө болж гэрэл онтрон. Энэ үед Гоорнд нэгэн санаа төрөх агаад Бахаратад цугтаа доош нь бууж хоолыг тэгш хуваарлах талаар хэлв. Доош нь явах бол амиа хорлолт гих бөгөөд Гоорн хариуд нь хамгийн доод давхарт очвол бид эндээс гарах гарцыг олж магадгүй юм гин. Үгүй болоо гэхэд буцаа тавцан дээр суугаад хамгийн дээд давхарт очиж болох байх гэж хэлээд ятгах чадна. Улмаар тэд орноос төмөр салган авч зэвсэглээд доошлов. Тэдэнд тийм ч амар байхгүй бөгөөд
төвшин болгонд асуудал тулгарна. Тэд доош явсаар Бахаратын танилтаа таарах бөгөөд тэр тэдэнд ингэж явах нь утгагүй зүйл, мөн тэднийг дээш нь гарч чадахгүй бөгөөд харин тэг төвшин рүү хэний ч гар хүрээгүй амтд нийлгэх юм бол тэд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж магадгүй гэв. Тухайн нүхний гол зорилго нь хоригдож буй хүмүүсийн эвлэгдэн нэгдэхийг харах учраа амттан огт гар хөргөлгүйгээр дээш нь явуулах нь нөхөндөх хүмүүсийн нэв нэгдлийг илтгэн хэмээн үзэх аж. Давцан дээрх хоолнуудаас нэгэн жижиг бэлуг сонгон авч үлдэхээр шийдээд хоолоо тарааж эхэлнэ. Төвшин бүрт байх хүмүүст хоолыг хүргэхээр зорж байгаа тул маш багаар тараахаар шийдэв. Тэд явсаар нэгэн төвшөнд очиход алуулсан хүний цогцос байх ба давтсан тухайн төвшөнд зогсохгүй явна. Горн 202 дугаар төвшөнд байхдаа давцангийн давхар бүр зогсох хугацааг тооцож 250 орчим байгаа гэж Бахаратад хэлж байсан бөгөөд давцан хөнгөө төвшөнд зогсохгүй учраа Горны төсөөснөөс их төвшин байгааг мэдэв. Тэд цааш нь явхад 96, 97, 98 дугаар төвшөнд байх хүмүүс бүгд өгсөн байх ба 99 дугаар төвшөнд очиход Михаро буюу сар бүр хүүгээ хайнд доошлох эмэгтэй хоёр эртээ тулдаж байх бөгөөд Горн Бахарат нар эргэлзэлгүй тулаанд орно. Михаро тэр үед алуулсан байх бөгөөд Горн Бахарат нарч мөн хүнд шарх авах бөгөөд арайхийн тавцан дээр сүүн доошлох аж. Гэвч доошлох бүрт төвшингүүдэд амьд хүн огт байхгүй байв. Гэтэл явна явсаар 333 дугаар төвшөнд ирээд зогсох бөгөөд тэнд нэгэн жаахан хөө байхан дээр. Тэднийг гайхан байх зуур тавцан хөдлөх бөгөөд сууж амжилгүй үлдэцгээн. Бахарат илгээмжийн билуг авч үлдсэн байх ба тэр үед өрөө хит ихээр халах эсвэл маш огцом хөөдрөх байсан боловч өрөөнд ямар ч өөрчлөлт гарсангүй. Тэд билуг илгээмжээр дээш явуулах ёстой боловч өлсөн жаахан хөөг хараад өрөвдцгөө нь билугаа өгөв. Улмаар тэд 333 дугаар төвшөнд хонох бөгөөд өглөө болоход Бахарат шархаа дийлэлгүй нас барсан байв. Горн жаал хүүг илгээмж гэдгийг ухаарн давцан ирэх үед түүнтэй зүг хамт доод цэгт хүрээд өөрөө бууж үлдэв. Ийм хүү давцан дээр хэвтэн дээш нь явснаар кино маань дуусна.